Noise and Chinese Bass Song гэсэн одоо энэ хүү хятад дууны дуу хэн сайн дуулах вэ тэмцээнийг бид нар Монголын бүс ба зам холбооноос одоо санаачлаад энэ жил 2 дахь жилдээ бүгдээр хамтдаа ард улсын Ичийн сайдын яамны Харьяа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн одоо хамт олонтой хамтраад зохион байгуулж байна. Энэ жил 2 дахь жилдээ болж энэ хүүхдүүд маань идэвхтэй оролцож байна. Тэгээд жилээс жил одоо энэ хүү тэмцээн маань улам өргөжөж улам олон хүүхдүүдэд бас боломж олгохыг хүсэж байна. Манай одоо санаачлагч байгууллагын зүгээс за бид нар хятад хэл дээр сургалт явуулдаг. Ерөнхий боловсролын сургуулиуд болон хэлний сургалтын төвүүдээр мэдээлэлээ явуулж бүртгэж авдаг. Тэгээд нодон жилүүдийг бодвол одоо энэ жил бас тоо бас чамлахааргүй бас өндөр үзүүлэлттэй бүртгэлтэй ингээд явагдсан. Тэгээд хүүхдүүдтэй ямар ч хэсэн хятад хэл сурах одоо хүсэл мөрөөдөл тэг боломжийг илүү сайхан тодор харуулж гадаад хэл зөвхөн хятад хэл гэлгүй гадаад хэл сурахаас мотивацтэй одоо энэ идэвхийг сайжруулах зорилготойгоор хийж байгаа. Тэгээд бид нар бол одоо дэлхийд даяар глобалчлагдж байна. Зөвхөн хятад гэлгүй одоо бүх улсын хэлийг бол хүүхдүүд маань Монгол хүүхдүүд маань ялангуяа маш өндөр одоо чадвартай ур чадвартайгаар сурж байгаа учраас ирээдүйд одоо энэ хүүхдүүд маань ямар ч инженер техникийн мундаг одоо мэрэгжил сонгоод залуу хүмүүс болсон ч гэсэн хажуугаар нь одоо нийгмийн сайн сайхны төлөө соёл одоо иргэншил өндөртэй хүмүүжил сайтай одоо урлагийг ойлгодог хүндэлдэг бусдыг хайрладаг ийм сайхан урлаг бол өөрөө бас хүнийг ийм сайхан болгодог шүү дээ. Тэгэхээр тэр талын одоо нийгмийн асуудал дээр нь тусдын болох үүднээс одоо энэ хүү тэмцээнийг зохион байгуулдаг. Ерөнхийдөө бас нэг талаараа гоо зүүн одоо тэмцээн гэх юм уу да. За энэ бол одоо финалийн өдөр байгаа. Яг шилдэгийнхаа шалгаруулах буюу бид нар 14-өөс 18 нас, 19-өөс 24 нас гэснээр хоёр ангиллалтаагаар энэ хүү тэмцээнийг зохион байгуулдаг. Бас харьцангуй насны зөрүүтэй байж болохгүй. Тэгэхээр энэ одоо хоёр насны ангиллаар шилдэг 3 байрыг бид нар одоо шагналт байранд шалгаруулдаг. Ерөнхийдөө 6 одоо шилдэг оролцогч шалгардаг гэсэн үг. Тэгээд энэ жилийн хувьд бол бид нар бас онцлогтой нодлон бол бид нар занжааж тэгээд бүгд найрамдахад ард улсын одоо аватарын аялалд ялагч нарыг аялуулж бас уран бүтээл хийлгэж ирсэн болол энэ жил болохоор бид нар бүгд найрамдахад ард улсад бас бакалавр, магистрийн одоо тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах одоо шагналын санг амласан байгаа. Тэгээд шилдэг оролцогч одоо нэг хүүхэд маань насны ангиллаар нэг хүүхдүүд маань тэр эрхээ одоо авна. Хэлний бэлтгэл нь одоо HSK 4 гэдэг шалгалтандаа тэнцэж бас явах учраас бас шууд одоо шууд маргааш явах бол бас боломжгүй байгаа. Финалийн шатанд 15 хүүхэд шалгарсан байгаа. Нодлон 20 хүүхдээр бид нар тасалбар болгосон маш урт одоо концерт тоглолт болсон учраас бид нар энэ жил 15 хүүхдийг яг шилдэг дээрээ финал дээрээ авчирсан байгаа. Манай компани нийгмийн хариуцлага өрөөндтэй энэ одоо оюутан сурагчдын хүүхдүүд зориулсан үйл ажиллагааны асуудлыг дэмжиж байгаа. За тэгээд дээрээс манай бизнесийн нэг сувг бол бүгд хамтдаа ард улс руу бид нар экспорт хийдэг те. Тэгэхээр энэ талаасаа ч гэсэн бодоод хоёр улсын хоорондын ажиллагааг дэмжих зорилготойгоор энэ удаа өнөөдөр үйл ажиллагаанд энэ тэтгэгчээр оролцож байгаа. Байгаль эколог за хүүхэд залуучууд боловсрол гэсэн 3 үндсэн чиглэл рүү манай компани бол ивент тэтгэх ажлуудыг хийж байгаа.